Улсын их хурлын гишүүн сайн зураг мэдээлэл хийхдээ хэд хэдэн ноцтой зүйл мэдгдсэн. Монгол улсыг бараг дампуурлаа зарлах гэж байгаа талаар хэлж үүнийг засгийн газар төөрөгдүүлж байна гэх мэдээлэл хийсэн юм. Тэгвэл түүний энэ мэдээллийн хариуд засгийн газар мэдээлэл өглөө. Учир нь банк санхүүгийн салбарын мэдээлэл улс орны ирээдүйтэй холбоотой итгэл дээр суурилсан олон хүчин зүйл байдаг. Мэдээлэл хийсэн гишүүн Монгол улсын валютын нөөцийг хасах руу орсон гэж мэдгдсэн бол засгийн газрын гишүүн сангийн сайд Монгол улсын валютын нөөц 9-р сарын сүүлийн байдлаар 5.8 тэрбум $аагааг хэлж байна. 9 сарын 30-ны байдлаар 5 тэрбум 874 сая гээд Монгол банкны вебсайтн дээр байж байна. Энэ тоо худлаа тоо гэж байхгүй. Энэ чинь үндэсний статистикийн газраас гаргадаг тоо. Их хурлын өөрийнх нь хариа байгуул. Засгийн газар энэ ч өөрөө зохиож бичдэггүй. Засгийн газрын асуудал биш. Энэ чинь одоо бие даасан институт төв банкны эрхлэх гол ажил нь ерөөс валютын нөөц байдаг. Энэ төв банктай хэдүүлээ идэхгүй одоо өөр юм хинд идэхгүй. Энэ чинь төв банкны нөөц ч биш. Монгол улсын валютын нөөц баггүй юу? Тэгэхээр одоо арилжааны банкуд дээр байгаа валют ч бас энд орно. Үеийн үед ингэж орж ирсэн. Цааш дараач орно. Төрийн сангийн үйл ажиллагаач доголцсон гэх тайлбарыг хийж байсан бол үүнийг ч мөн засгийн газраас үүсгэлээ. Одоогоор төрийн сангаас хийгдэх санхүүжилт гүйлгээ хэвийн байгаа өгөөд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50% тайван байна. Мөн олон улсын байгууллагаас гаргадаг зээлжих зэрэглэлж бие нэмэх буюу сайн үзүүлэлттэй гарсан гэдгийг хэлж байна. Мөн сайн зориг гишүүний ярьж байгаа ерөнхий сайдыг огцруулна гэх гол үндслэл болох 55 дугаар тогтоолын тухайд тэрээр ингэж хэллээ. За Монгол улс бид үндэсний биржийн тухай хуультай болсон тийм ээ. Яах гэж биржийн тухай хуультай болсон юм? Бид өөр хятадын одоо биржийн үнээр биш, өөрсдөө үндэсний биржийн үнэтэй болох гэж ийм хуультай болсон байхгүй юу? Энэ хуулийн зорилго нь ерөөсөө энэ. Биржээрээ ил тод, нүүрсэн, зэсэн, жоншин бүгд арилжаалагдж яадаг. Тэр үннээсээ бид одоо амнаатаа тооцож авдаг. Ийм л шилжилт хийгдэж байгаа асуудал байхгүй юу? Та нар бодоод үзтээ хятадын SX-ийн биржээр хэдүүлээ явах уу? Эсвэл үндэснийхээ биржээр явах уу? Ийм маш тодорхой юмыг ингэж говьж буруудлаас нь тайлбарлах. Би сайн зураг гишүүнийг өөрөө мэдэхгүй дээ, ойлгохгүй дээ гэж нэг юус огт бодохгүй байна. Улс төрийн зорилготой юм уу даа л гэж ингэж харсан. Ингээд өнөөдрийн урт олон мэдгдлүүдийг харвал Монгол Ардын нам дотор тохироо болоогүй. Даргын суудлын асуудал дээр нэг талдаа гараагүй гэдэг нь хамгийн тодорхой байна. Нөгөө талаас энэ нь зөвхөн Монгол Ардын намын даргын суудлын төлөө хөрсөлтөө биш болсон бөгөөд засаглал хоорондын зөрчилдөөн болж өргөжин улмаар хямрал руу түлхэж байгааг үзэгчтэй харж байна.